1-2-1-1. За сайн байна guys. Ингээд энэ 7 өнөрх ревюг хэдүүлээ хийцгээе. За хийхээс өмнө хэдүүлээ ганц хоёр зарлалаас эхлэе тийм ээ. Юу вэ гэхээр манай community-тэй холбоотой мэдээллүүдийг таад маань дөрвөн шуурхай авахыг хүсэж байгаа бол манай сайт руу ороод мэдээлэл авчиж болно. cvpmongolia.ru гэсэн нэртэй сайт маань байгаа тийм. Тэгэхээр хэдүүлээ энэ хавьд хэрвээ харах юм бол тийм хүмүүсийн сонирхох асуудлын хэмжээнд бол мэдээллүүд нь байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийг таад маань аваад сонирхоод асуултуудыг нь авчиж болно. За түүний дараа манай CVP Partners-ыг нэг сонирхоод аваад үзээрэй guys. Манай community-тэй холбоотой байгаа хамтарч ажиллаж байгаа компаниудыг таад маань анзаараад үзээрэй. Их дажгүй хэмжээний дискаунтууд бол ерөөхдөө байгаа тийм. За тэгээд энэ дундаас хамгийн түрүүнд таад анхаарлыг 8cap Forex brokerage компани руу хандуулъя. Энэ бол таадын бүгднийг сайн мэдж байгаа тийм. Алдартай 8cap Forex broker байгаа. Тэгээд хамгийн гол нь Монголд албан ёсоор бол нэгдсэн өөрийн гэсэн салбартай Монгол өөрийн гэсэн спорт яваад байгаа шүү. Тэгэхээр таад маань 8cap-ыг сонирхоод үзээрэй. За түүний дараа guys таад маань манай сайт руу харах юм бол энэ логин гэсэн товчлол байгаа. Логин дээр таад маань өөрсдөө гэсэн бүртгэлтэй болоод ороод ирсний дараа CVP shop гэсэн цонхроо орж ирсэн. CVP shop дээр бол манай community-тэй холбоотой бүх одоо зүйлүүд байгаа тийм. Мэдээж сургалт маань байгаа. Тэгээд энэ индикатор маань гараад ирсэн байгаа шүү guys. CVP key cluster гэдэг энэ индикатор байгаа. Таад маань бас энийг сонирхоод үзэж болно. Тухайн энэ видеог үзээд тэгээд яг яадаг индикатор вэ гэдэг тухай тийм. За тэгээд guys бас нэг зүйлийг сануулхад дараагийн 7 хоногоос 9 сарын 2-оос манай энэ CVP Basics гэдэг энэ сургалт маань бүртгэлээ авч эхлэн тэгэхээр сайт маань бас энийг анзаараад үзээрэй окей. Бүртгэл маань 2-оос эхлээд 29-ний хүртэл явагдана. Тэгээд сургалт нь өөрөө болохоор 10 сард эхлэх байгаа шүү окей. Яг за тэгээд хамгийн сүүлийн сонирхолтой юмнуудыг хэмжээнд таад маань харах юм бол те манай энэ YouTube channel дээр CVP YouTube channel дээр энэ хичээл орсон байгаа. Энэ хичээл маань юутай холбоотой гэхээр оролтын сигналтай холбоотой зүйл байгаа. Тэгэхээр volume trading-ийг ашиглаад яаж оролтын сигналуудыг авах боломжтой вэ гэдэг тухай хичээл байгаа шүү. Окей. Энэ бол маш чухал хичээл volume trading-ийн хэмжээнд тийм ээ. Тэгэхээр энэ хичээлийг таад маань бас нэг сонирхоод үзээрэй. 2 цаг 40 минутын хичээл байгаа. Тэгээд мэдээлэл бол маш ихтэй байгаа тийм. Тэгэхээр таад маань энийг бол бас анзаараад хараад сонирхоод аваарай. Окей. Volume trade гэж юу гэдгийг ерөөхдөө давуу тал нь юу юм бэ гэдэг тухай тийм ээ. За тэгээд хэдүүлээ ревюг орцгоё. Тэгэхээр долларын хэмжээнд бидний хамгийн анх харж ирсэн plan A гэдэг зүйл чинь ерөөхдөө байх шиг байна да. Хамгийн анхны харж ирсэн зүйлийн хэмжээнд бид нар юу гэж авсан бэ гэхээр ерөөхдөө бол доллар доошо унаад тийм ээ. Доллар доошо унаад liquidity үлдээд liquidity хэмжээнд бидний liquidity-г аваад доошо явуул их зүгээр нэ гэж ярьж ирсэн. Энэ liquidity-г аваад доошо явуул их зүгээр гэж ярьж ирсэн. Тэгээд ерөөхдөө одоо ингэж те эдийн засгийн байдлыг харахад бол бид нэр financial system-ийн өөрчлөлт орж ийн. Тэгээд financial system өөрчлөлтийн хэмжээнд DX гэдэг зүйл маань эцсийн байдлаар бол доошо нурж орж ийнэ гэж бид ихэд ярьж ирсэн. Гэхдээ нурж орж ирэхээс өмнө эхлээд өсөөд дараа нь нурж орж ийнэ гэж ярьж ирсэн. Тэгээд энэ өсөлтийг нь бол бид нар яг хаана хизээ яаж болох юм бэ гэдэг зүйлийг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ өсөлтийг маань бид нар энийг гэж таамагласан тухай үед энэ муу юм уу биш юм уу гэдэг зүйлийг бид нар тухай үед бол мэдэхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр энэ чинь орж ирсэн buyer маань хэрвээ дээшээ гараад ирэх юм бол энэ биш болж таарах гэдэг байгаа байхгүй. Тэгэж үл ярьж ирсэн. Гэтэл энэ ч бид нар дээш нь хүлээлттэй байсан тийм ээ. Энэ ч бид нар хүлээлттэй байсан, энэ ч бид нар хүлээлттэй байсан, дээш нь break even гэсэн дүр зурагтай байсан. Орж ирээгүй тэгээд доошо харин эсрэгээрээ доошо ороод ирлээ шүү. Тэгэхээр бидний нөгөө нэг яриад байгаа энэ дээшээ гарч ирсэн өсөлт маань энэ болж таарах гэдэг юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн хэмжээнд бол бид нар ихний план руугаа буцаагаад хүрээд ирлээ. Ерөнхийдөө бол нэлээд break хийх санаатай орж ирэх гэдэг юм те. Хэдүүлээ одоо энэ сарын тайфрын хэмжээнд ярих юм бол энэ ч энэ сайт дээр оруулах хэрэгтэй болчиход байна те. Correction. Сайт correction оруулах хэрэгтэй болчиход байна. Эсрэг талаас wave орсон, point of control орсон. Энэ buyer талын point of control-ыг бол бид нэр доош нь бол баг break хийчлээ дөө 8 сарын 26. 7 хоногийн дотор ингээд нэг үсрээд ороод ирэхгүй л. Тэгээд 7 хоногийн chart-ыг харах юм бол бас айгүй bearish байна те. Айгүй bearish байна. Сүүлийн контрактын хэмжээнд ярих юм бол position авсан энэ position-ийн хөрвөлтөлийг бол айгүй хүчтэй хийж ин тийм ээ доошо. Асуудалгүй байна. Өдрийн тайврын хэмжээнд бас ерөнхийдөө нэлээд хүчтэй санаачлага бол хэмжээ байна. Энэ зүйлүүд маань тэгж амархан алдагдах байх та. Тэгээд хэдүүлээ ерөнхийдөө 7 хоног энэ 7 хоногийн хэмжээнд болох мэдээнүүдийг харах юм бол өнөөдөр durable goods гэдэг нэлээд том идэ гарна. Маргаашийн хэмжээнд consumer confidence тэгээд Европын хэмжээнд ч гэсэндээ нэлээд том мэдээнүүд гарах гэдэг тийм. Ерөнхийдөө бол өнөөдрөөс эхлүүлээд баг шууд нэлээд том юм болох гэдэг шиг байна. Өнөөдрийн Европч бол нэг хөдлөх байх л та. Гэхдээ ерөнхийдөө харъя тийм. Усаар бол энэ 7 хоног бол айгүй хүчтэй. За 3 өдөр нэг жоо тийм флатлах төрлийн юм хийх гэдэг байгаа юм шиг харагдаад байна. Тэгсэн дэж гэсэнтэй яриануудтай тэгээд ерөөхдөө нэг тиймэрхүү юмнууд бол байна.
Тэгээ 3 өдөр бол тийм. 4 өдрөөс бол орилол явчихна дахиад. Thursday бол айгүй хүчтэй байна. За дөрөвдөө харж байна те. Friday бол айгүй хүчтэй байна. Тэгээд ерөөдөө контрактын хэмжээнд ч гэсэнтэй харахад бол манай контракт маань ерөөдөө хэдээд болох байгаа юм. Ядаж юу харч л да те. Ядаж Nasdaq төрлийн юмнуудыг харч л да. 2020-ны үеэр дуусгана шүү дээ. Nasdaq төрлийн юмнуудыг харахад бол 20-ны үеэр дуусна гэдэг чинь бид нэр ерөнхийдөө бол нэлээд бас хугацаа байна те. 1 2 3 бараг 4-7 хоног хавцаа юмнууд байна. Тэгэхээр сарын дотор бид амжуулна л да. Сарын дотор бол амжуулна. Ялангуяа Nasdaq бол амжуулж үтнэ. Тэгээд доллар төрлийн юмнууд бол бас хөдлөх бах те. Долларын хэмжээнд алтан дундаж бол 100. Тэгээд энэ 100-г бол хэдүүлээ харъя те. Энэ 100-г бол цөмөлмөр байна уу? Цөмөлж чадах нь үгүй хармаар байна тийм ээ. Ерөнхийдөө бол 7-1-ийн таймфрейм дээр бид ийшээ тулаад очсон. Төгөлтийн бараар. Төгөлтийн бараар тулж очно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яг хөө бид ийшээ орж болж чинь эндээс бид реакшн орж болж чинь. Тэгвэл бид явуулахгүй дахиад доош оруулаад байна тийм ээ. Энэ зүйлийг анзаараа. Тэгэхээр ерөнхийдөө бол бид брейк хийх гэж бэлдээд байна. Эсрэг талаас ямар нэгэн реакшн орлооч гэсэндээ бид шорт төрлийн үйл ажиллагаатай бол байх юм байгаа шүү. Окей. Еврогийн хэмжээнд guys яг адилхан. Еврогийн хэмжээнд бол яг адилхан байна. Тэгээд евро мэн бол эзэний ийшээ хаяр хийгээд амжицсан байгаа. Тэгэхээр доллар дээр бид нар тийш ороход бол тодорхой. Ерөнхийдөө бол бас нэлээд хүчтэй баяр орж ирсэн тийм ээ. Энчээ санаачлах солигдсны дараа бид яах аргагүй бай харахаас аргагүй болтон байсан тийм тухайд бас санаачлах солигдсон. Тэгээд эндээс хойш тийм утгаад коррекш ороод брейк хийсэн газар руу орж ирснээс хойш бол эдээс бол бид ингээд энэ сая орж ирсэн хүчтэй бай хойноос бол орж ирж болохоор байсан тийм ээ. Евро дээр дэвэл гарч ирсэн инфляшн орсон. Энэ хавьяас нь шууд таргетын хэмжээнд тийм свинг арилжаа гэдэг утгаар бол ийшээ бол авчиж болохоор байлаа тийм ээ. Эндээс бол guys ерөөдөө цаашаа шууд ингээд бол нэг явахгүй байх үргэлжлүүлээд ингээд зах зээл чинь бас нэг тийшээ зогсолтгүй яваад байх боломжгүй шүү дээ. Тренд гэдэг зүйл байна. Тренд тухайн үеийн хэмжээнд бол бас зогсож болно те. За энэ тренд маань одоогийн хэмжээнд бол энэ цагийн таймфреймийн тренд байх гэдэг. Цагийн таймфреймийн тренд маань дуусаад нөгөө тийш эргэж орж ирэнгүүт өдрийн таймфреймийн хэмжээнд энэ бол пул байх шиг харагдаж штэ. Яг тэгэхээр биднэрт бол зүгээр л нэг юм вейвинг хөдөө байна. Хойно үлдсэн левел байна тийм ээ. Liquidity байна. Тэгэхээр энэ liquidity бид аваад явна л да. Авж явахдаа мэдээж бид нар ийшээ хурж ирнэ, зөөн рүү хурж ирнэ. Зөөн дээр хамгаалт орж ирнэ, ямар нэгэн зүйл харагдана. Тэ иймэрхүү төрлийн зүйлүүд тэгээд бид нар дараад нь бол ийшээ орж ирэх байх. Хавнах байх тэгээд авсныхаа дараа явах байх тийм ээ. Нэг тиймэрхүү төрлийн юмнууд харагдах байх шүү. Ерөнхийдөө бол еврогийн хэмжээнд. Яг тэгээд дараагийн тигрийн хэмжээнд ерөнхийдөө ойлгомжтой энэ нөхдүүдийн хэмжээнд ойлгомжтой тийм ээ. Голдын хэмжээнд бид нар лонгийн хүлээлттэй байгаад байгаа тийм ээ. Лонгийн хүлээлтээс гадна ерөнхийдөө тэр доор үүсчихсэн гэпийг хаачуулах зүгээр гэж яриад байгаа. Гэхдээ нөгөө талаасаа хэрвээ буулж зах зээл яваад ах юм бол явъя шүү. Энэ гэпийг заавал хаалгах гэдэг шаардлага байхгүй шүү гэж ярьж ирсэн. Ерөнхийдөө явж гин тэгээд энэ явалтын хэмжээнд бол бас бид нар бас ажиллаа бол хийгээд явж байгаа тийм. Ерөнхийдөө хамгийн сүүлд болсон юмны хэмжээнд бол бид нар яасан? Swing short авсан. Яагаад swing short авсан бэ? Хэдүүлээ энэ short-ыг ярилцаад үзье. Ерөнхийдөө guys нэг review одоо орж байгаа шүү дээ. 7 хоногт нэг удаа review орж байгаа. 7 хоногт нэг удаа review орохын хэмжээнд хэдүүлээ нэг сигнал харъя дөхөө. Нэг сигнал, нэг оролтын сигнал харъя. Тэр оролтын сигналын хэмжээнд бид нар ерөөдөө манай арга барилын хэмжээнд ерөөдөө яаж арьж хийж болох байсан бэ гэдэг нэг ядаж нэг ганц 2-2 тийм сигнал харъя. Хэд бол та YouTube дээр орж ирсэн энэ юуг бол видеог бол харцсан байгаа бах тийм ээ. Тэгэхээр анзаараагүй хүмүүс мань байвал энэ манай YouTube болон Trading Mongolia гэдэг энэ YouTube channel дээр нэг айгуу том видео орж ирсэн. Энэ видеог ерөөдөө бол оруулчих гэж шийдвэр гаргасан. Энэ юу вэ гэхээр манай сургуулийн ерөөдөө бас хамгийн чухал хичээлүүдийн нэг нь байгаа юм. Энэ бол яг оролтын тухай байгаад байгаа байхгүй юу? Яг яаж орох юм те? Сигнал нэг ямар хөө байгаа. Бид нар ерөөдөө ярьдаг. Сигнал орсон, ороод талыг нь хаасан дараа TP-гээ авсан. Тэгээд ингээд ингэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр яг тэр сигнал мэндэг яг ямар хөө сигнал байдгийг гэдэг зүйлийг бол ерөөдөө бол энэ хичээл дээр бол ярьсан байгаа. Free fly гэдэг нэртэй те чөлөөт нөхцөл гэдэг нэртэй нэг тийм оролтын сигнал хичээл биднэрт бол байдаг сургалтын дээр. Тэгэхээр энэ хичээлийг тэр чигээр нь YouTube руу ямар ч төлбөргүйгээр зүгээр ингээд оруулахаар бол шийдвэр гаргасан. Таад мэн үзээд сонирхоод аваарай окей. Яагаад тэгэхээр манай монголчууд мань ерөөдөө бол volume trading-ийг бол нэлийн муу мэддэг. Тэгэхээр мэддэг болохын тулд те ашигладаг болохын тулд мэдээж ямар нэгэн мэдээлэл бол хэрэгтэй те. Тэгээд энэ мэдээллийг бол яг бид нар өөрсдийн талаас үгүй таад мэн аваад сонирхоод үзээрэй. Тэгээд хэрвээ таалагдвал хэрвээ логикийн хэмжээ нөхөр та хэд зүв санагдвал те үнэхээр ашиглаж болохоор юм байна те энэ одоо
хувь нэмэр оруулж болохоор зүйл байна гэж хэрвээ та хэд маань бодвол ерөөхдөө бол бид нар бол уриалаад байгаа те CVP community гэдэг манай одоо энэ нэгдэл маань бол хүмүүсүүдийг бол уриалаад байгаа те volume trade хийцгээ яагаад тэгэхээр давуу талууд бол айгүй их байна гэж ерөөхдөө яриад байгаа те тэгэхээр энэ хичээлийг та хэд маань үзээд аваарай 2 цаг 40 минут байгаа нэлээд урт хичээл тэгээд яг хажуудаа кофе тавьж байгаа тэгээд сайхан цаг зав гаргаж байгаа анхаарал үзээд аваар ерөөхдөө энд бол нэлээд их юм ярьсан байгаа. Тэгээд энэ хичээлийн хэмжээнд та хэд маань дараагийн манай ревюнуудыг хараа сууж авах үед яг тэр сигнал нь мөн үгүй гэдэг зүйлийг бас анзаараарай те оролтын сигнал бол яг зөвхөн дүрмтэй байгаа. Тэгэхээр энэ оролтын сигналын хэмжээнд хэдүүлээ голдон дээр яаж гоё ярилж авч болохоор байсан бэ гэдэг зүйлийг харъя. Гайс ерөөхдөө бол бид нар селлерийн зоонд ирсэн. Селлерийн зоон руу ирэхдээ бид нар тулаад очсон байгаа. Өдрийн таймфрейм шүү гайс. Тэгэхээр тулаад очсон гэдэг чинь бид нар ерөөхдөө цаашаа брейк хийх санаа байна гэсэн үг. Брейк хийх санаа байна гэдэг чинь ерөөхдөө хувийн тогтолцоо ярина гэсэн үг шүү гайс. Бид нар ерөөхдөө CVP community хэмжээнд зах зээл дээр зөвхөн хувийн тогтолцоо гэдэг зүйлийг үл ярьдаг байгаа. Зах зээл дээр өөр ямар нэгэн юм те 100% мөн гэж ерөөхдөө ярих боломжгүй. 100% гэдэг чинь ямар ч асуудалгүй ерөөсөө тийшээ гэсэн үг. Зах зээл дээр тгийж ярих нь бол жоохон тийм мэрэгжлийн одоо үүднээс энэ бол жоохон бас буруу байгаа. Тэгэхээр хувийн тогтолцоо бол өндөрсөж байгаа бид нар цаашаа шууд явах. Ийшээ доош орж ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр биднэрт юу байгаа юм? Эсрэг талын орж иж байгаа селлерийг бол бид нар барьсан. Тэгээд дахиад байр бол цохилтоо хийж орж ирсэн. Энэ цохилтыг харин бид нар шууд бол хийгээгүй. Та хараарай те. Энэ бол stop action cluster. Энэ бол биднийг зогсоосон. Энгийн одоо юу гин те. Candle хэмжээнд бол энд бол харагдахгүй шүү дээ. Одоо ингэсэн байгаа тохиолдолд энэ одоо зүгээр л нэг юм те candle. Яг энэ сүүлийн дотор нь яг юу байгаа юм бэ гэдэг зүйлийг бол бид нар мэдэхгүй. Яа тэгэхээр энэ candle чинь доор хавьтанд цугларсан байж болно шүү дээ. Хамаг мөнгө маань доор нь цугларсан дельтагийн дүүргэлттэй ч юм уу team candle байж болно гэсэн тохиолдолд бид нар шууд цаашаа явна шүү дээ. Candle хэмжээнд бол бид нар нэг мэдэж чадахгүй. Cluster хэмжээнд бол бид нар нэг тодорхой харж байна тийм ээ. Тэм учраас бид нар дараагийн зүйлүүдийг харахын тулд 4 цагийн таймфрейм руу орж харна. 4 цагийн таймфреймийн хэмжээнд бид нар энэ чинь импульс орсон байгаа. Манай одоо системийн хэмжээнд impulse wave profile гэж байдаг. Impulse wave profile бол агай чухал. Энэ зүйл маань шилжсэн тохиолдолд санаачлаг алдагддаг байгаа. За тэгээд бид нар цагийн таймфрейм руу ороо харъя. Цагийн таймфрейм руу ороо харах юм бол бид нар энэ point of control-ын break орчихсон байгааг анзаараа. Тэгэхээр түүний дараа бид нар яах ёстой вэ те? Бид нар өдрийн таймфрейм дээр доош ногоо санаачлагтай 4 цагийн таймфрейм дээр те доош санаачлагтай болцсон байна. 1 цагийн таймфрейм дээр доош нь бүр break орсон байгаа тохиолдолд бид нар short харж болдог байгаа. Дараагийн liquidity zone хүртэл. Liquidity zone хаана байгаа юм? Өдрийн таймфреймийн хэмжээнд бид нар энэ юутай байгаа юм те тестийн левелтэй байгаа liquidity үүссэн байна гэсэн үг шүү дээ хүмүүсийн stop loss. Тэгэхээр market maker-ийн ажлын хэмжээнд тэр stop loss-ыг авах ажилтай байхгүй. Тэгэхээр бид нар market maker-тэй хамт тэр зүйлийг бол хийчих болно. Энэ liquidity-г авчиж болно. Ерөөсөө арилжааны хэмжээнд. Тэгэхээр 4 цагийн хэмжээнд level үүссэн энэ бид нар сурагч нартайгаа яг энэ live арилжаа хийх үеэр бол short бол авсан. Энд те сигнал бол орж ирсэн. Сигналын хэмжээнд хэдүүлээ харъя. Тестний level орж ирсэн. Энэ зүйлийг анзаараарай те. За ийш profile бол тухайн үед бол ихний сигналын хэмжээнд бол орж ирээгүй. Одоо те доошо хаагдах тийм кластер ч гэсэн байгаагүй тухайн үед. Тэгэхээр бид нар энэ profile хэмжээнд бол энд бол short бол орохгүй. За цааш нь хараад явах тохиолдолд манай profile маань шилжиж байна. За тэгээд гаралтын бар маань бол ороод ирлээ те. Гаралтын бар маань тэгэхээр энэ барын дээр бол бид нар орно. Энэ бол сигнал. Тэгэхээр бидний хувьд бол энэ юу болж байгаа вэ гэхээр бид нар stop loss-о тавина. Оролтоо бол хийн. Тэгээд ерөөхдөө эндээс энэ хүртэл бид нар таргеттай байгаа учраас нэгийг харьцан 19.87. Ямар ч гэсэн доор ажил нэг харьцан 7-т бол арилжаа бол байгаа те. Голдны хэмжээнд хэрвээ бид нар ядаж нэг лотоор орсон тохиолдолд ингээд $3,500 орж ирнэ л гэсэн үг. Энэ бол цэвэр тооцоо guys. Цэвэр математикийн хэмжээнд бид нар CVP одоо 10 барилын хэмжээнд бол бид нар зүгээр тооцоогоо гаргаад тооцооны хэмжээнд тэндээс тэр хүртэл явах хувийн тогтолцоо бол маш өндөр байна гэдэг утгаар бид нар яачаа тэр хувийн тогтолцооны хэмжээнд арилжаараа ордог байгаа даа байхгүй. Тэгээд арилжаанууд авахдаа нэлээд өндөр хувийн тогтолцоотой юмнуудыг бол бид нар авах хэрэгтэй. Баг хувийн тогтолцоотой юмнуудыг бол ерөөхдөө авахгүй байхыг оролддог. Хэрвээ авах юм бол ямар ч лсэн риск бол бас бодно шүү дээ. Риск бол бодно. Ямар арилжаа руу хэр хэмжээний мөнгө оруулж те ямар хуу хэмжээний лотоор тэр арилжаа хийх вэ гэдэг зүйлийг бол бас мэдээж бодно тийм ээ. Тэгэхээр энэ бол swing арилжаа байсан. Нэг өдөр, хоёр өдөр арилжаа те. Түүний дараа бид нар яасан мэдээж өдрийн таймфреймийн хэмжээнд байтай байгаа. Энэ зүйлийг харж байна уу те. Энэ бол худалдаа авалтууд. Цэвэр худалдаа авалтууд. Тэгээд бид нар бол манай community Discord-ийн хэмжээнд те. Discord-ийн хэмжээнд бол энэ ч бол энэ байг бол харсан. Хамгийн сүүлд энэ ч нэг баахан юм бичсэн байна. Жохо арилжаануудыг бол энэ үзүүлсэн байгаа тийм яаж арилжаа хийж чинь жижиг таймфрейм дээр энэ бол 1 минутын таймфрейм oil дээр manipulation орсон бид нар орсон тэгээд profit тийм ээ
Nasdaq дээр бол бас бид хөөрх арилжаа бол хийсэн. Орлогоо хийсэн цааш нь TP-тэй те. За gold хаана ирж исэн бэ? Gold энэ үнэ те. Gold-ийн хэмжээнд бол бид нар арилж байгаа бол энэ чинь бол long гэж ярьж исэн. Яагаад гэвэл өдрийн time frame буцаага long болсон байсан. Тэгээд бас энэ арилжаануудыг тухайн үед бол хийгээд яг live арилжаан дээр хийгээ явж исэн таг анзаараа. За тэгээд энэ зүйлийг хэдүүл бас харчиж болно те. Ерөөхдөө тухайн үед энэ level байсан те. Level байсан. Level-ийн хэмжээнд бид нар энэ manipulation орсон. Гэтэ энэ manipulation мэн жоохон тарагдаагүй. Жоохон муухай орж ирсэн. Сигналын хэмжээнд жоохон одоо юу гэх юм балиар орж ирсэн, заваа орж ирсэн гэх юм үү те. Сигналын хэмжээнд бол жоохон тиймэрхүү байсан. Гэтэл бас сигнал бол мөн л байсан л да. Хэдүүлээ энэ зүйлийг харъя. Надад бол ерөнхийдөө бол таалагдаагүй. Би бол энэ зүйлийг авахааргүй л байсан. Тэгээд энэ бол сигнал бисэн. Ерөнхий профайл бол шилжээгүй. Импульсийн хэмжээнд хэдүүлээ харах юм бол seller импульсийн хэмжээнд тухайн үед бол шилжсэн байна те. Энэ барын хэмжээнд. Тэр ерөнхийд нь энэ барыг бол авахгүй шүү дээ. Энэ чинь баар учраас. Тэгээд кластерын хэмжээнд хэрвээ хэдүүлээ харах юм бол single bar manipulation орсон байна те. Эхнийх нь бол зоолт, хоёр дахь нь бол single bar manipulation дээшээ гараад ирсэн тохиол бас бид нар авч болно. Аль эсвэл дайранд байгаа тохиол бас авч болно те. Риск бол аягүй жижигтэй байсан. Тэгээд мэдээ гарч исэн гэдэг утгаар бол би бол энэ ч орохгүй л да. Би бол хувьд орохгүй. Яа тэгэхээр би бас нэлээд одоо риск дээрэлжэнүүд нэг дургу. Мэдээ гарахын даваан дээр бол тэгээд дээрээс нь сигнал ийм байлаар орж ирж байхад би бол нэг орох дургу. Тийм болохоор gold-ийн хэмжээнд бол яг энэ long-ийн хэмжээнд мэдгүй орох хүмүүс байвал тийг орж болно. Би бол хувьд орохгүй. Сигнал орохын үед бол орсон байсан. Бусдаар бол энэ айгүй гоё сигнал орсон байсан. Хэрвээ Европ дээр арилжаа хийсэн бол энийг аваад харин те энийг харин аваад барьж болохоор байсан. Америкийн зах зээлийн хэмжээнд бол бид нар нэлээд зогссоор байгаад тийм байдлаар яг мэдээ гарахаас өмнө ликвидтэй аваад явцсан байгаа. Тэгэхээр энд бол энэ хавьд жоохон юм хийжсэн хүмүүс байна. Жоохон савуулгаар байсан. Европ дээр орсон бол ямар ч асуудалгүй энийг бол бариад явах боломжтой те. Европын хэмжээнд тайдман бас харж ин те. Цэвэр зүгээр нүдэнд илт харагдаж шít энэ хөдөлгөөн. За тэгээд энэ стоп лосс аут те. Энэ дээр бол орж болохоор байсан. За gold хэмжээнд гайс ерөөхдөө team арилжаанууд те team хөтөлбөрийн арилжаануудыг авч болохоор байсан. Тэгээд энэ арилжаануудыг чинь цаашаа барина штэ. Үдийн interframe long байгаа учраас тийм ээ. Барин тэгээд ерөөхдөө барьж байгаа хүмүүсийн хувьд бол энэ бол цаашаа бол ингээд те өнөөдрийн арилжаа бол нэгдээд цаашаа бол long явж байна. Тэгэхээр энэ хавьяас авсан позишныг бол ерөөхдөө эсрэг талын энэ ликвид дээргөө барина штэ. Доор хаяж те доор хаяж. Өдрийн interframe хэмжээнд long байгаад байгаа ч гэсэн те бид нар яаж болох вэ? Эсрэг талын seller liquid дээр орж ирээд эндээс ямар нэгэн pullback орж ирээд энэ manipulation орсон газар руу pullback орж болох байхгүй ингэж. Тэгэхээр энэ pullback-ийг бид нар хараа суугадах шаардлага байна уу? Энийг бол хүн өөрөө шийдэн те. Яагаад тэгэхээр pullback орох хувийн тогтолцоо бол бас маш өндөр байна те. Яагаад тэгэхээр энэ бол 4 цагийн point of control байгаа даа шүү те. Тийм тэгэхээр энэ хөдөлгөөний эсрэг суугадах ямар шаардлага байхгүй гэж би бодож байна хувьдаа. Тийм учраас энэ position-ыг бол зүгээр карманда хийцэн зүгээр юм болов. Гэсэн санаатай байна. Нэгт өдрийн хувьд тэ өнөөдөр чинь дөнгөж нэгт өдөр шууд ингээд цааш нь брейк хийгээд явах юм болов. Өөрөөсөө бодоод үзээрэй. Би бол явахгүй байх гэж бодож байна. Ямар ч гэсэн хувийн тогтолцооны хэмжээнд миний хувьд бол биг авцсан намайг зүгээр. Яг гол бол ойлгомжтой тийм ээ. Pullback орох хувийн тогтолцоо өндөр байна. Тэгээд цаашаа дахиад 7-ны time frame хэмжээнд одоо хэрвээ энэ түрүүчийн 7 юм байсан бол дараагийн түрүүчийн 7 хэмжээнд хааны газар мөнгөнийхөө хуваарлтыг бол буулгамаар байна те. Ерөнхийдөө одоохон хавьд буулгачулах зүгээр шүү дээ. Тэгээд ерөнхийдөө цаашаа явбал зүгээр юм те. Дөнгөж нэгт өдрийн хэмжээнд бол энэ бол жоохон тийм хүлээ. За дараагийн ticker маань биткойн. Биткойны хэмжээнд би бол бас ерөнхийдөө иш доошоо орж ирвэл их зүгээр санагдсан. Тэгэхдээ тухайд бол бас би ярьсан те. Биткойн гэдэг ticker маань ерөнхийдөө жоохон нэг тийш галзуурууд явахаараа тэгээд ерөнхийдөө нэлээд зогсгой аргагүй те цаашаа солиороод орилоод ерөнхийдөө явдаг. Тэгээд тийм болохоор энийг бол нэг анзаараа гэж ярьж байсан. Тухайд бол би бол short санаатай байсан. Short санаа минь ажиллаагүй. Бид нөгөө тийш нь бол хүлээлт хугарсан те. Short санаа минь ямар байсан бэ гэхээр бид бол өдрийн time frame levelтэй байсан. Тэдэр талаасаа доош бол айгүй хүчтэй seller орж ирсэн. Хүчтэй seller орж ихийн хэмжээнд бид нар дахиад level үүссэн. Тэр level маань хаав энд биш. За энэ үү. Энийг харъя. Эндээс бол яг нэг long авсан. Энэ бол өнгөрцөн long те. Энэ бол өнгөрцөн long. Эндээс бас нэг short гарсан. За авч байгаарай. Энэ хайвч. Энэ зүйл надад хэрэгтэй байна л да. Энэ нь. Тэ. Энд бол single bar manipulation орсон. Одоо тэр нүг саний миний ярьсан видео хичээлийг харсан хүмүүс маань бол энэ зүйлийг бол одоо бол мэдж байгаа. Single bar manipulation, цэвэр single bar. Бид нар мэдээж бол орно.
манай арга барилын дагуу бол талыг нь хаах ёстой гэсэн бүр дүрмтэй байдаг шүү guys. Хэрвээ манай арга барилын дагуу ярилцаа хийж байгаа бол заавал талыг нь хаах. Тэгэхээр бид нар бол орсон талыг нь хаалгасан. Тэгээд ерөөхдөө брейк ивэндүүлсэн байгаа байхгүй юм чи. Брейк ивэндүүлээд тэгээд цааш нь бид нар брейк орсон байна шүү дээ. Тэр бол хүлээлт бол хугарсан. Тэр зүйл бол байж болно. Яг тэгэхээр өдрийн тайфрейм маань дээш нь лонг байгаа байхгүй юу? 4 цагийн тайфрейм шорт байгаа даа. Тэгэхээр ерөөхдөө уян тогтолцооны хэмжээнд том тайфреймд хождог байгаа. Гэхдээ яг бид нар энэ санааг бол ашиглачи гэж бодоод сигнал орсон юм чинь. Ерөөхдөө бол эцсийн байдлаар энэ ликвидитийг авчмаар санагдаад байна те. Энийг. За тэгээд яг биткойн мэн цаашаа явчлаа энэ ликвидитийг авахгүй гинэ. За тэгвэл тэгээд яах вэ? Авахгүй гэж байгаа бол хойноос нагаа лонг ажиллая л да тийм ээ. Окей. Тэгээд цаашаа бол энэ явалтын хэмжээндтэй guys энэ явалтын хэмжээнд бол мэдээж дахиад лонг аваад явж болно шүү дээ. Дагаад хойноос нь бас л дөрвчийн одоо тийм бидний яриад байгаа арга барилын дагуу бол энэ лонгуудыг энэ бол аваад явах боломжтой. Ямар ч хэлсэн оролт бол үгжил таараа. Бид нэр бусдаар бол өөр яаж чадахгүй. Заавал оролт бол үгэн тийм ээ. 4 цагийн fermentation цогцлоор хаагдсны дараа бид нар дахиад 1 цаг 5 минут тэгэл одоо 10 минут руу доош нь задарч яваал тооцоогоо гаргаж ирэл ханаас нь орох боломжтой байна гэдэг тэр газрыг нь тооцоолж гаргаж ирэл тэндээс нь орол болоо. Ерөөс амархан. Тэгэхээр энэ лонгийг бол авна. Тэгээд энэ лонгийг барихын хувьд guys энэ лонгийг барихын хувьд бол миний хувьд бол энийг бол би бол цаашаа бол баримааргүй. Яагаад тэгэхээр бид нар яг энэ одоо тий флатын хэмжээнд тий баг энэ гол хавьяас нь орцсон. Энийг бол буцаага тест хийхэд бол ерөөсөө ямар ч хэцүү юм бол ерөөсөө байхгүй. Тийм учраас энэ профитыг бол кармада хийцэн зүгээр. Тэгээд дараа дахиад угаасаа орчих штэ ямар нэгэн байдлаар pullback ороод тэгээд ямар дараагийн зүйлүүд те дараагийн setup маань болоод ороод ирэхээр дахиад орчиж болно. Тийм учраас энийг бол шууд кармаруугаа хийцэн л зүгээр. Энэ профитыг. За тэгээд ерөөхдөө бид нар 7-ны interfermentation бол эргэцсэн байна те. Энд бол золт болчихсон. Золт болоод single bar ерөөхдөө болцсон гэсэн үг те. Single bar-ын хэмжээнд тэгээд 7-ны interferment дэш нь эргэцсэн. Wave орцсон, wave-ийн хэмжээнд liquidity бол үлдсэн. Энэ liquidity-г авах уу үгүй бид нар мэдэхгүй. Ямар ч сан жижиг time frame-ийн хэмжээнд энэ зүйлүүдийг бол харъя те. Өдрийн time frame-ын цааш нь бол цогцлоор орсон учраас ерөөхдөө бол би бол цаашаа явах юм болов уу гэж хараад байна. Гэхдээ pullback-аар дамжаад шүү дээ те. Pullback-аар дамжаад орох байх. Энд чинь энэ liquidity үүссэн байна. Энэ break хийсэн газрын хэмжээнд бас энэ зүйлийг харъя. Хэрвээ ийш орж ирээд үнэхээр энэ чинь дахиад manipulation хийгээд дээшээ гараад ирсэн тохиолдолд за тэгвэл окей те бид нар баталгаагаа авсан тохиолдолд бид нар шууд энэ хавьяасаа бол дагаад орчиж болно. Энэ хавьд шууд break ороод ирэх тохиолдолд тэ сул баяр ороод ирсэн тохиолдолд бид нар энэчнээсээ шорт авчиж болно. Шорт авахдаа энэ цөмрүүг авна шүү дээ. 60 руу авна гэсэн үг. Энэ 60-аас бол дахиад long гэсэл авчих шүү дээ. Ерөөхдөө нэг тиймэрхүү плантай байна газ биткойн хэмжээнд. Цааш нь брейк хийх юм үгүй юм гэдэг зүйлээс л бүх юм хамаарна. Энэ зүйлийг бол бид нар кластер хэмжээнд л харах боломжтой. Candle хэмжээнд бол мэдэх аргагүй тийм ээ. Яг нэг тиймэрхүү биткойны хэмжээнд. Өөр бид нар юу хармаар байна? Nasdaq хармаар юм тийм ээ. Nasdaq хэмжээнд guys бид нар short зүүн рүү ирсэн байгаа. Tailor-ийн зүүн рүү ирсэн. Энд чинь wave орсон шүү дээ. Өдрийн time frame-ийн хэмжээнд wave орсон байгаа байхгүй. Тэгээд ийш орж ирэхдээ бид нар энэчнээ юутай байгаа даа. Seller хүлээлттэй байгаа даа тий. Тэгээд энэ seller маань орж ирсэн энэ бол 4 өдөр байсан. 4 өдөр орж ирэхдээ яг бид нар нэг асуудал нь юу байсан бэ гэхээр бид нар орж ирэхэд бол орж ирсэн л дээ. Гэхдээ тухайн үед бид нар спорт байсан байхгүй. Тэгэхээр 5 өдрийн хэмжээнд бол бид нар long ажилласан. Европын зах зээлийн хэмжээнд long ажилласан. Америкийн зах зээлийн хэмжээнд бид нар буцаагаад нөгөө нэг энэ seller-лөөгөө хүрээд ирсэн тохиолдолд тий бидний энэ ч бол асуудалтай болцсон байгаа. Ерөөхдөө мөнгөний хуваарлтыг сайн харах. Ерөөхдөө 5 өдрийн хэмжээнд бол жоохон short ажиллах зүгээр юм болов гэсэн санаатай байсан. Тэгээд ерөөхдөө бол short ажилласан тийм ээ. Одоо энэ Европын зах зээлийн хэмжээнд бол яг бид нар энэ long-уудыг бол авсан тий. Long-уудыг бол авсан. Long-уудыг бол авсан. Америкийн зах зээлийн хэмжээнд буцаагаад short бол ажилласан. Тэгээд энэний хэмжээнд энэ юу юм? Шал өөр юм ярьж сууж энэ байна. Энэ Европын зах зээлийн хэмжээнд. Энэ үнэтэй нэг позишн авсан байгаа харагдаж байна та хэдэд. Тэгээд энэ позишнийг авахад тэр чигээр бол барьсан те. Энийг бол бариад явсан. Энд чинь бол та хэд харж байгаа бол дахиад орох боломж бол байсан. Гэтэ нэгэнд позишнтэй юм чинь дахиж орж явах юм. Энд чинь бол дахиад нэг жоохон нэмж авсан. Энийг бол хаасан. Энд чинь дахиад авсан. Тэгээд дахиад авсан, дахиад хаасан. Тэгээд дахиад авсан. Энэ зүйлийг бол яг би тэмдэглэсэн байна. Дахиад бол энд чинь авсан. Тэгээд типи хүртэл хүрхсэн хаасан те. Яг Европын зах зээлийн хэмжээнд бол бид нар болцсон байсан. Таргетын хэмжээнд бол бидэрт энэ байсан те. Энэ ерөөсөө ийшээ орж ирмээр байсан байхгүй. Энэ арилжаануудыг guys ерөөхдөө манай энэ general chat-н дээр нь оруулсан байгаа даа шүү. Яг live арилжаа хийжсэн. Тухайн үед яг орлого хийгээл, посто хийгээл тий. Энэ бол яг live арилжаа, орлого хийлээ, посто хийлээ. Тэгээд энэ бүх зүйлүүд яг live болж ирсэн. Хэрвээ та энэ аягүй бол худлаа ирж байгаа гэж бодож байгаа бол ерөөхдөө бол заримдаа бол бид нэг иймэрхүү төрлийн live-уудыг бол хийдэг байх шиг байна Discord дээр. Тэгээ энд бол нэлээд гайгүй. Тэгээ цаашаа бол guys би бол live хийгээгүй. Ерөөхдөө бол би бол хувьдаа энэ чинээс бол short авсан. Энэ short-ыг бол тэр чигээр нь бол бариад явцсан. Энэчнээс бол дахиад нэмээд авсан.
Тэгээд энэчээ санаачлах солиодод ороод ирэнгүүт нь ерөөдөө бол шортыг бол хаасан. Тэгээд цаашаа бол ярилцаа хийгээгүй. Тэгээд энэ Америкийн зах зээл хаагдахын дараа нь юугаа хийх вэ тийм ээ. Тэгэхээр guys Nasdaq-ийн хэмжээнд өдрийн таймфреймийн хувьд те одоо бол бид нар шорт байгаад байгаа шүү. Миний хувьд бол би шорт хармаар байна. Шортын setup хамгийн гол нь байна уугүй л гэдэг л байна л да. Шортын setup байхгүй л байна л да. Өнөөдөр Европын хэмжээнд бид нар энэ liquidity руу орсон байна те. Энэ liquidity руу орсон байна. Тэгээд энэ liquidity бол жоохон хангалтгүй харагдаад байна. Хангалтгүй л байна. Одоо шорт аваад тах толонд бид нар buy-ийн зон руу тулаад шүү. Тэгэхээр миний хувьд бол өдрийн таймфрейм хэрвээ шорт байгаа бол тэгвэл 1 цагийн таймфрейм шорт болчмоор байна. Одоогийн хувьд бол та хэд харж байна те. Энэ бол аюу буулш байна те. 1 цагийн таймфрейм эргээд ороод ирэнгүүт нь эсрэг талын pullback-нд байна орчмоор байна. Иймэрхүү плантай Nasdaq-ийн хэмжээнд би бол шорт хармаар байна. Хэрвээ шорт руу орж ирэхгүй цаашаа брейк хийгээд ороод ирэх юм бол тэгвэл яг long ажиллана. Яа тэгэхээр бидний энэ шорт хүлээлт маань бас хугарчин гэсэн үг шүү дээ. Бусдаар бол одоогийн байдлаар бол бид нар нэлээд тийм flat төрлийн дүр төргөөр орцсон байна. Тэгээд short setup байхгүй. Short setup байхгүй тохиолдолд бид нар short юугаар харах вэ тийм ээ? Short харах шаардлага бол байхгүй. Тэгэхээр short-ийн setup-ыг харъя. Short setup-ийн хэмжээнд сигнал ороод ирсэн тохиолдолд бид нар бол long-ийн short бол аваа явна шүү дээ. Тэгэхээр энэ дээр жоохон хүлээх хэрэгтэй байна. За сүүлийнхаа тикерийг хэдүүлээ харъя те. Oil-ийн тикерийг бид нэг хардаг да. Oil-ийн тикер дээр юу болж байгаа? Зөв тийм guys. Ерөнхийдөө candle бас харж болно. Энэ бүх зүйлүүд чинь мэдээж би ч тухайд бас candle хардаг л байсан. Гэхдээ юу байгаа вэ те? Энэ дээр юу байгаа гэхэлэр одоо бидний давуу талууд юу байгаа гэхэлэр бид нар илүү баталгаатай те одоо хувийн тогтолцоо өндөрч байгаа төрлийн юмнууд хийгээд байгаа байхгүй. Яагаад тэгэхээр зарим тохиолдолд хэрвээ candle маань long байгаад байгаа ч гэсэн мөнгөний хуваалтын хэмжээнд бид нар stop action-оор ороод байгаа бол нөгөө тийшээ reaction орно шүү дээ. Тийм. Reaction орно. Тэнгүүд хардаа дээрээс нь cluster одоо volume trade хийх одоо давуу талууд нь юу аа гэхээр бид нэр сигнал авч байгаа байхгүй оролтын сигнал. Оролтын сигнал айгүй цэвэр авч байгаа. Тэгээд тэгсэн тохиолдолд бид нэр илүү одоо өндөр хэмжээний рискийг авч болдог байхгүй юу? Одоо жишээлбэл technical analysis ашигладаг хүмүүс чинь нэг арилжаан дээр 1% рискийг авдаг шүү дээ өөр дээр. Бид нар бол 1% авдаггүй. Би бол хувьдаа өөрийнхөө deposit margin бол 10% руу тулгаж орж ирдэг байгаа. Нэг арилжаан дээр би 10% риск авдаг байгаа. Ойлгож байна уу те? Тийм учраас profit-ийн хэмжээнд бол та хэд одоо хэрвээ жишээл зүгээр одоо энэ хавьд гарах юм бол хаана байлаад одоо жишээл те одоо энэ бол Nasdaq-ийн тикер байгаа байхгүй юу? Nasdaq-ийн тикер хэмжээнд Америкийн зах зээл нээгдэггүй байхад ализны $3,000 нээгдэггүй байхад Америкийн зах зээл дээр би дахиад шорт авсан Nasdaq-ийн хэмжээнд бол би энэ өдрийг $6,000 хаасан. Тэгэхэд чинь түүний цаана дахиад oil байгаад байгаа шүү дээ. Oil цаашаа брейк орж ирсэн oil-ыг би $2,000 хаасан. Тэгэхээр өдрийн дотор $8,000. Эний чинь тухай яриад байгаа байхгүй юу? Илүү баталгаатай ярилцаанууд илүү өндөр хувийн тогтолцоотой. Тэгээд profit. Тэгээд бид нар чинь талыг нь хаадаг шүү дээ. Дүрмийнхаа дагуу бид нар талыг нь хаадаг. Тэгэхээр хардаа орлоо, сигналынхаа дагуу орлоо, stop loss-ийн хэмжээнд талыг нь шууд хаалаа. Тэгэхээр бид нар ямар ч тохиолдолд бүр алдаг руу орно гэсэн бас хувийн тогтолцоо бас аюу цөөн байгаад байгаа байхгүй юу? Яа тэгэхээр манай сигналын дагуу хэрвээ орлоо яг зөв хийсэн тохиолдолд импульс заавал орж идэг ба. Импульсийн хэмжээнд бид нар шууд талыг нь хаачих байгаа байхгүй. Тэгэхээр арилжаанд оронгууд баг одоо ойрын 5 минутын дотор бид нар аль хэзээний брейк ивен рүү орсон байдаг байхгүй. Дөрмийнхаа дагуу. Зүгээр л 5 минут хараад те 5 минутын хэмжээнд зах зээл яг чиний хүсний чинь дагуу жоохон цаашаа явцсан тохиолдолд пад тал нь хаагдлаа. Чи брейк ивентэй суугаад байгаа байхгүй. Одоо чамд педли байхгүй болсон гэсэн үг шүү дээ. Тэр нөө сэтгэл зүйн асуудлууд байгаад байгаа те зах зээл дээр. Яна сэтгэл зүй гэж хүмүүс ярьдаг. Тэр сэтгэл зүйн асуудлыг бид нар арилжааныхаа системийнхаа хэмжээнд шийдээд яваад байгаа байхгүй. Дөрмийнхаа хэмжээнд шийдээд яваад байгаа байхгүй. Өөр сэтгэл зүйн асуудлыг яаж өөрөөр шийдэх вэ? Би бол ямар нэгэн өөр бол юм бол олоогүй. Яа тэгэхээр хүн л эмчин мэдээж сандар мэдээж уурал нь мэдээж одоо төвтөргүүд нь мэдээж одоо юу гэдэг нь те фильтр нь энэ зүйлүүдийг чинь яахын аргагүй. Яахын ч аргагүй. Зүгээр л одоо өөрийнхөө давуу талуудыг ашиглаж болно. Тэгээд дөрмийнхаа хэмжээнд те арилжааныхаа системийнхаа дөрмийнхаа хэмжээнд тэр дөрмүүдээрээ те тэр сэтгэл зүйн асуудлуудыг бол шийдэж явж болно шүү дээ. Тийм болохоор давуу талууд бол мэдээж байгаа guys. Тэгээд тэр давуу тал бол миний хувьд бол нэлээд бүр давуу талтай байгаа байхгүй юу? Зүгээр candle хэмжээнд шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг бол та бас өөрсдөө бодож болно. Би бол уриалал байгаа guys. Volume trade. Угаасаа this is дараагийн level гэхгүй те.
Нөгөө л нэг хардаг юм харж болно. Зүг. Окей. Welcome guys. Хэрвээ сонирхолтой хүмүүс байвал энэний чинь тухайл яриад шүү дээ. Welcome. Манай community бол нээлттэй. Таад маань ороод ирч болон сургалтын үн төлбөр бол боломжтой шүү дээ guys. Нэг амар сүртэй бол энэ дээр юм байхгүй. $500. Тэгээ $500-оор таад маань айгүй том их хэмжээний мэдээллүүдийг авна. Сургалтын чанарын хэмжээнд бол манай сургалтын чанарын хэмжээнд бол айгүй өндөр шүү дээ. Одоо энэ зүйлүүдийг харах юм бол энэ хүмүүсүүд айгүй их хэмжээний ажил хийж байгаа байхгүй. Тэгээ бид нар бол фидбек бол айгүй сайтай байгаа. Ийм их хэмжээний ажил хийж байгаа байхгүй юм чинь. Тийм учраас энэ чинь бол хүмүүс бас айгүй өндөр хэмжээний одоо трейдерүүд гарч байгаа байхгүй сургалт төгссөний дараа. Ямар ч асуудалгүй арилжаа хийх бүрэн болцоотой. Зүгээр бид нар ингээд хайчдаг бол юмнууд байхгүй те. Бас сургалтын дараа бол бид нар энэ community дотор үлдэж гин. Тэр хамтдаа арилжаа хийж гин тийм учраас арилжааны төлөө бүх юмыг л хийж штэ те. Ямар нэгэн өөрсдийн эрх ашиг машиг гэсэн юмд бол энэ бол бараг байхгүй. Төлбөр бол айгүй зөөн биш. Бид нар энэ $500 төлбөрөөр ингээд амьдраад байгаа юм ерөөсөй байхгүй шүү дээ. Зүгээр л яг цаг хугацаагаа зарцуулж ийн энэ тэрэ $500 төлбөр бол гайгүй шүү дээ. Яг ойлын хэмжээнд. Ойл бол нэлээд савж ийн. Ерөнхийдөө ойлын хэмжээнд би булан шивэрэ байна guys. Seller маань доош орж ирлээ. Seller маань шилжчихсэн байна. Мөнгөний хуваарлт маань баланс алдагдсан биш. Seller-ийн баланс алдагдсан байна. Тийм учраас Seller-ийн баланс алдагдсан тохиолдолд buyer орж ирнэ. Энэ buyer-ийн хэмжээнд бол түрүүч одоо Discord дээр үзүүлсэн тэр long ч орж ирсэн. Бид нар бол авсан тийм ээ. Манай сурагч бол бүр энэ чи авсан байсан баха. Тэ. Энэ хавьяас нь орсон байсан. Нэлээ риски оролт хийсэн. Тэгтээ яг орсон. Тэгээд яг энийгээ барьсан. Одоо хүртэл барьж байгаа юм уу? Ойлоо хаацсан гэсэн тийм. Ерөөхдөө энэ барьж болохоор байсан тийм. Би бол swing арьж аваагүй. Би бол яг Европын зах зээл дээр маргааш нь дагаж орсон. Тэгээд энэ дэшний таргет руугаа хүрсэн. Тэгээд энийг бол хаасан тийм. Мэдээж доороос нь барьсан байсан бол энэ бол арай өөр зүйл. Энэ сигнал маань бол day trading сигнал байсан учраас аваад хаасан тийм. Тэгээд ерөөхдөө бол цаашаа харж ийн ойлыг бол цаашаа харж ийн liquidity бол энэ ч байна. Gap байна шүү дээ. Тэгэхээр энэ gap-ийг хаагаад энэ liquidity-г энийг байтугай баг энийг авах бах тийм ээ. Тэгээд ерөөхдөө цаашаа явбал их зүгээр байна. Ойлын хэмжээнд. Энэ selling zone руу жоохон тулаад ороод ирсэн байна тийм. Тэгэхээр жоохон цааш нааш болох ах юм яриад. Бусдаар бол ойлыг дахиад long хармаар цагийн time frame bullish байна. Өдрийн time frame bullish байна. За guys, ерөнхийдөө ревюг дуусгах энэ удаад бас нэлийн удаан үзлээ. Ярих юмнууд их байлаа. Ганц хоёр оролтууд бас үзлээ ярилцлаа тийм ээ. За тэнцээ бас нэг юм бичсэн байлгүй да. Бичсэн тий. За энэ нэг спам орж ирээд байна. Спамууд хинт хэрэгтэй юм бэ? Энэ одоо хэрэггүй шүү дээ. Окей guys, хэдүүлээ өнөөдрийнхөө ревюг дуусгах чинь ерөөхдөө гол бол бүгчигүүд бол ойлгомжтой байна. Тэгээ өнөөдрийн Европын хэмжээнд бол би бол нэг харилцаа хиймэргүй байна. Америкийн зах зээл дээр корд руу гүйцгээд нэлийн том мэдээ гарна. Тэр үеэр бол зах зээл сайхан хөдлөх байх. За тэгээ дараагийн нэг өдрийн ревюн дээр уулзцгаая. Тэгээ нэг юм guys санаалаа. 9 сарын 2-нд манай дараагийн эсрэлтийн бүртгэл маань эхлэхээр байгаа шүү. Окей, сургалтын бүртгэл эхэлнэ. Тэгэхээр бодож байгаа хүмүүс маань байвал ерөөхдөө 9 сарын хэмжээнд 1 сарын турш бид нар бол бүртгэлээ явуулна. Энэ бүртгэлийн хэмжээнд таад маань боломжтой байвал тэгээд оролцоод яваарай. Сургалт маань өөрөө 10 сард эхлэхээр байгаа шүү. Окей. За guys орж ирсэнд баярлалаа. Тэгээд дараагийн өдөр уулзцгаая дүр баяр та.